Сэлб орон сууцчлуулах төсөл. Нийслэлийн Чингэлдээ дүүргийн 14, 18 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 158 га талбайд Сэлб дэд төвийн төслийг хэрэгжүүлж байна. Сэлб дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцчлуулах бөгөөд нийт 158 га талбайд 10,000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 1700 айлын газрыг чөлөөлж нөхөн олгорыг шийдвэрлээд байна. Газар чөлөөлөх ажлыг хийхдээ иргэдээс санал асуулга авсан бөгөөд нийт иргэдийн 96.5% нь дэмжиж Сэлб дэд төв төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон билээ. Сэлб дэд төвд 20 минутын хот төлөвлөлтийг анхлан бодитоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийт 10,000 айлын цогцлбор хорооллууд нь 2880 хүүхдийн хүчин чадалтай, 960 хүүхдийн 3 сургууль, нийт 1200 хүүхдийн хүчин чадалтай 240 хүүхдийн 5 цэцэрлэг барихаар тусгаад байна. Мөн ногоон байгууламжийн нийт талбай 57.7 га байхаар зургалжээ. Төсөл хэрэгжснээр хүн амын хэд төвлөрлийг сааруулж, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэн, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. Төсөл хэрэгжснээр 10,000 айлын орон сууц баригдан, энэ хэрээр буюу 10,000 яндам буурна. Бүтээн байгуулалтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан холбоо, ус хангамж, ариутгах татваргын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тогтчлт ногоон байгууламжийн ажлууд хийгдээд байгаа юм.